Завгүй өдөр хоногуд үргэлжилж өнөөдрийн ажил маргаашийн төлөвлөгөө гэсээр цаг хугацаа харавсан сум шиг өнгөрсөөр нийгмийн нүргэн тасралтгүй мэдээллийн урсгалууд таны сонорт чухал сэдвүүдийн талаар жинхэнэ дуу хоолой хүргэх бодит подкастыг хүргэж байна. Би сэтгүүлч Мөнхуянга олон таалт үзэл бодлууд гүн гүнзгий утга сэдвүүдийн талаар ярилцъя. Чөлөөт яриа бодит мөлөө Real Podcast. Сайн байцгаана уу хүмүүс үзэгчдээ Real Podcast-а эргэн тавтай морил тодорхой хугацаанд завсарсны дараагаар маш сонирхолтой зочинтой та бүхэнтэй уулзуулж байна. За ингээд зочноо танилцуулъя. Австралийн Woolworths Group-ийн стратегийн зөвлөх Анужин. За энэ өдрийн мэнд хүргэе. Урилга хүлээж авсанд маш их баярлалаа. За маш их баярлалаа. Ингээд подкастыг үзэж байгаа хүмүүст энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгээ сая танилцуулсан шиг намайг Анужин гэдэг одоогоор Woolworths Group-ийн стратегийн зөвлөгөөр ажиллаж байна. Одоо та бүхэнд бас танилцуулахад Монгол үзэгчдэд танилцуулахад одооний ажил нь бол Нью-Зеланд, Австралид хүнсний болон өргөн хэрэглээний барааны гол тоглогчдын нэг болох Woolworths Group стратегийн зөвлөд явж байна гэдэг бол маш том хариуцлагатай ажил гэж бодож байна. Тэгэхээр өөрийнхөө ажлын талаар танилцуулаач, за мөн өөрийнхөө бас өнөөдрийн хүртэл хийж исэн ажлуудынхаа талаар чон ярилвал. За Woolworths Group маань болохоор ерөнхийдөө одоо 100 дахь жилдээ саяхан одоо манай 100 жилийн болсон. Австрали дотроо одоо юм ер нь нэг юм жоох монопол маягийн тийм групп компани гэж нэрлэж болно. Тэгээд одоо өргөн хэрэглээний бараа тийм ээ супермаркет хүнсний одоо тийм бүтээгдэхүүнүүд зарж борлуулдаг тийм газар одоо retail компани гэж нэрлэж байна тийм ээ. Одоо гол бизнес нь. Одоогийн байдлаар бол Австрали даяараа 3,052 сая дахиад нэг газар нэг стор нээсэн. Тэгэхээр нийтдээ 3,053 сторыг ажилуулад явж байгаа. Энэ нь болохоор зөвхөн одоо Woolworths супермаркет нь тийм. Тэн дээр нэмэх нь Big W гэдээ бас юм өргөн хэрэглээний бараа одоо хувцс хонор тийм одоо хүн болго ингээл ордог өдөр тутмын хөлөдөг болтож авдаг Big W гэдэг стор байгаа тийм ээ. Тэр стор маань ерөнхийдөө бол Австрали, Нью-Зеланд даяараа 1052 бас байдаг. Тэгэхээр ингээд нийтдээ бол нэг 4100 хавцаа стор ингээд Австрали даяараа, Нью-Зеланд даяараа ерөнхийдөө бол үйл ажиллагаа явуулдаг гэсэн. Би австралчуудаа өдөр тутмынхаа хэрэглээ хангаа тийм ээ. За тэгээ саяхнаас бол манайхаа даатгалын тал руу илүү орж ажиллаж эхэлж байгаа. За тэгээ тэнцэн одоо гэрийн даатгал хийж болж байна тийм ээ, машины даатгал хийж болж байна. За тэгээл нөгөө тэжээр амьтдын даатгал гэх мэтлээ ингээд ийм олон даатгалын салбарууд руу бас ингээд ороод ажиллаж байгаа. За миний яг үндсэн хариуцж ажилладаг ажил маань юу гэхээр customer engagement буюу одоо хэрэглэгчдийн тал дээр илүү стратеги талаар ажиллаж байгаа. Тэгэхээр энд нь юу ордог вэ гэхээр нөгөө everyday rewards point буюу одоо нөгөө loyalty-г илүү их сурчилж тэрэн дээр ямар стратеги гаргаж ажиллах вэ гэдэг дээр илүү одоо фокуслж ажиллаж байгаа гэх юм уу. За тэгээд одоо энэ position дээр хүртлээ бол нэлээл болсон гэдэг шиг тийм ээ. Сүүлийн 10 жилийн хугацаанд бол би нэлээл одоо ингээ харахад 6-7 ажил бол яг сольж ажиллаж үтсэн байна. Тэгээд хамгийн анх одоо манай хийсэн тийм ээ, McDonald's-аас эхэлсэн 10 жилийн төгсөөлөг дөнгөж нэг жоохон охин McDonald's хамгийн анх ирэл ажиллаж үзэж байгаа юм л да. Тэгээд тэр одоо ажилласаа бол би ингээд хүний одоо амьдралын нөгөө нэг юм өөрчлөгдөх нэг тийм цэг гэж байгаа шүү дээ. Тэр цэг бол одоо ингээд яг McDonald's-аас ахуулаад ингээд юм бол эхэлчихлээ юм л да. Нөгөө нэг юм 17-18 жил аав ээжийнхээ гарын дээр ингээд өмрөөд өссөн охин тий шалаач угааж үзээгүй. Тэгмэл ингээд McDonald's орж ирээл хүний суусан юм ингээд цэвэрлээл. Тэгэл ингээд хүн загнуулж нэг сураал тий стресс ингээд авч сураал. Ингээд өөрийнхөө санхүүг ингээд авч сураал. Тэг ингээд жоохон охины үед бол тэр айгуу тийм шин сонирхолтой сорилттой зүйл байсан. За тэгээд McDonald's-аас хойшоо тэгэл нөгөө оюутнуудын хийдэг бүх ажлуудыг л хийж үзсэн. Тэгээд зөөгч хийж үзсэн байна. Дэлгүүрийн худалдагч хийж үзсэн байна. За худалдагчаасаа цаашаа стайлист хийж үзсэн байна. Тэгээд одоо мэдээ уншдаг 7 News 9 News уншдаг бүтээгчүүдийг ингээд стайл хийдэг. За тэгээд тэрнээс хойшоогоо бол энэ бол ингээд оюутны хугацаа тийм ээ. За энэ хугацаанд болохоор давхар сурж байгаа нөх hard skill-ээс сурж байгаасаа гадна soft skill-үүд ерөнхийдөө бол энэ хажуудлынхаа оюутныхаа цагийн ажлууд ерөнхийдөө сураад яваадсан гэж би өөрөө одоо бодохоор тэгж бодогддог. Жижиг хүнтэй ингээд зөв харьцаж сурсан байна тийм ээ. Тэгээд
одоо ямар нэгэн тим одоо баг донд ороод бас ингээд багийн тоглогчулж ажиллаж сурж байгаа. За тэгээд сургуулаа төгслөө. Тэгээ одоо яах вэ тий? Миний мэргэжил болохоор өөрөө миний background болохоор software engineer. Software engineer-ээр сурч төгссөн. За тэгээ software engineer-ээр төгссөн хөгжиж одоо яах вэ? Аль болох нэг том дэжгүй компанид ороод ажиллахыг бас бодож байгаа юм л да. Тэгээ тухайн үед чинь яг намайг төгсөж байхад одоо яг л нэг том тий Silicon Valley-гийн том тоглогч нар компаниуд байсан тий. Amazon, Google, за тэгэл өөр ямар компаниуд ийм бүгдэн рүү л ерөнхийдөө apply хийж үзсэн. Тэгэл ажлын ярилцлаганд орохдоо нь ороод орохгүйг нь тэнцэхгүй ингэж явсараад ерөнхийдөө бол хамгийн анх Uber-т Junior Software Engineer гэдэг ажлыг олж авч ажилласан. За тэр чинь тэгээд нэг ковидын өмнөх үе байсан гэх юм уу. Тэгээд нэлээд л бас олж иж орж тэр Junior Software Engineer-ийн ажилд орж ирсэн. За тэгээд инженерийн ажилд ороод айгүй их ингээл нөгөө охин чинь амар баяртай явж исэн чинь ковид болоод манай төсөл маань хаагдах шаардлагатай болоод тэгээд би бас ингээд бодсон л даас инженерийн ажлыг ямар ч байсан хийгээд үзье тий ямар ах нь хийгээд үзсэн бас ингээд нэг миний одоо нэг энэ карьерийн хугацаанд миний нэг шүүс үнэхээр шүүсийг ингээд бүр шахсан гурвал ажилладаг тэрний хамгийн нэгдүгээр нь software engineer юм тий тухайд болохоор би нөгөө нэг яг юу ч мэдгүй ингээд жоох нөгөө их сургуультай ингээд нэг зүгээр нэг жижиг ингээд барай hello world бичдэг байж байгаа л яг ажил дээр гарч ирэл миний ажлын төсөл болохоор яг Melbourne нөгөө нэг тестинг хийж байгаа одоо Uber Lyft гэдэг нэртэй тийм юу байсан төсөл байсан. Тэр нь юу вэ гэхээр одоо ингээд сасгаар айгүй гоё төсөлтөө тэр маань ингээд болцсон бол гэж байгаах бодтээ. Яндаатай хамтраад ингээд нисдэг тэрэг үйлдвэрлээд зөвхөн Uber-т зориулсан тийм ээ. Тэгээ одоо нэг хотоос нэг хотын хооронд одоо хүн одоо Uber нисдэг тэргээр нисэх тийм боломжтой тийм системийг бүтээх гэж одоо үтсэн. Тэгээд тэр маань тэгээд харамслаа нөгөө ковидын байдлаар юу санхүүжилт байхгүй болоод тэгээд ерөнхийдөө ол зогссон. Тэгээд тэр одоо тэр нэг project-аас болоод нэлээ их ресурсоо өдөрт одоо нэг доороо эрдүүндэж нэг 15-16 цаг яг компьютер дээр суух шаардлагатай тийм. Уber нэрээ онгоцоор ингээ хүргэн гэсэн мэдээ би яг хаанаас ч юм бэ нэг харсан санагдчих шүү. Одоо Uber бол Нью-Йоркт бол тэр Uber Lyft маань арай нэг Uber Copter гэлөө нэг тийм арай өөр болоод ямар ч байсан нэгтэрсэн юм байна. Би одоо Нью-Йоркт ч бас очиж туршиж үзье гэж бодоод байгаа. Тэгээ Uber маань өөрөө Америк компани. Тэгээд тестинг хийхдээ ерөнхийдөө хөвчлэн Австралид ч дандаа тестинг хийдэг. Яг одоо хэрнээ ч нөгөө metropolitan area тийм ээ. Нөгөө Uber-ийн нийт хэрэглэгчдийн ерөнхийдөө 33% Австралид ангаараа хангадаг. Тэгэхээр ерөнхийдөө бол яг тестинг хийхэд бол айгүй юм тав тухтай environment-тай учраас одоо Uber ямар нэгэн тест гаргаж байгаа бол эхлээд хөвчлэн Melbourne, Sydney туршилтууд хийж үзэж байгаа. Дараа нь major metropolitan New York ч юм уу тийм том газрууд ерөнхийдөө бол үйл ажиллагаа явуулж эхэлсэн мөлий. Тэгээд тийм Uber Copter хэрэг таад New York-ын тэр явахаар бол бас туршиж үзвэл бас зүгээр хаа. Би бас туршиж үзэн гэж бодсон маа. За тэгэхээр ингээд тасралтгүй ингээд одоо нөгөө McDonald's ажиллаж байсан цаг хугацаа эргэлтийн цаг болоод ер нь цаашаа яах уу гэж бас ингэж нэг юм хонх тэ сонсогдсон гэж байна шүү дээ. Тэгээд одоо цаашаага бас мэдээж тасралтгүйгээр одоо нэг юм карьерийн гал гэж байдаг бол тэрийг ингээд нэг мөрдөөд яваадсан байгаа байхгүй ингээд унтраахгүйгээр тэ зарим хүмүүс ингээд маш их карьерийн гап авдаг л та. Гэхдээ магадгүй тэр хүмүүсийн амьдралын орчин нөхцөл өөр одоо хүн болгоныг одоо харьцуулах аргагүй гэхдээ тийм нөхцлүүд байдаг гэдэг утгаараа ярьж байна л та. Тэгэхээр энэжигийн хувьд бол карьер өсөлтийг бол ингээд тасралтгүй өрдөж явсан байна. Тэгэхээр яг энэний нууц юу байсан бэ? Ер нь яг ямар байдлаар одоо яг ажиллах арга барил болон карьер өсөлтөө төлөвлөж бас авч явдаг байсан. За миний хувьд болохоор ер нь 10 жилтэй айгүй сонирж өгдөөсөн. Айгүй сонирж ингээл ер нь энэ нэг одоо нэг юм ном байлаа гэж бодоход энэний хойно юу болсон юм бол тэ. Яаж явж байгаад яг эцсийн байдлаар энэ ингээд ном гэдэг юм бидний урд ингээд тавигдчихад байгаа юм бол ч юм уу тэ. Үгүй бол ингээл нэг компьютер дээр юм cancel гэдэг бутан байлаа гэж бодоход тэрний хойд ямар юмнууд явагдаад эцсийн байдлаар бид нэг cancel гэдэг бутан дээр дарахад тэр зүйл бүгд cancel хийж байгаа юм байх юм. Ер нь ингээл миний хойдлын ингээд юм айгүй их хож боддог тийм хөвтэйсэн л та. Тэгээд ер нь одоо ингээд ажиллаад харах юм бол тэ одоо ингээд энэ дээрээ би ч бас нэлээд удажчлаа тэ.
зөндөө ингээд ажиллаж байгаа хугацаанд айгүй олон хүмүүстэй ярилцж бидэд ингээд ер нь иммигрант хүүхдүүд одоо ирсэн байгаа тийм хүмүүс айгүй их юм амбицтай байдаг байхгүй юу харахаар тийм одоо би ингээд ална ийм улсаар ингээд хүрээд ирсэн ингээд хэрэл тийм хүүхдүүд ял дээр ерөнхийдөө болвол тийм амбицтай охин байсан л дээр багасаа жоохон багасаа тэгэл ингээд нэг ийм ангийн нэг юм бүх юмд оролцоод явж байгаа хүмүүс шүү дээ. Урлаг бол урлаг, спорт бол спорт. Тэгэл англи хэл дуу бүжиг юу гэдэг ингээл бүгдэнд нь ингээл ерөнхийдөө ингээ явждаг тийм хүмүүссэн. Тэгээд тийм болохоор ч тэр үү ерөнхийдөө бол миний ингээл одоо энэ ажлыг ингээ хийгээд дуусгачлаа тий. Ерөнхийдөө нэг ингээ гарт орчлоо тий. Тэгээд хүний амьдралд чинь нэг ажлын гарт ороход нэг за нэг ойролцоогоор тренинг ингээл юмнууд явагдаад нэг ойролцоогоор жил болчихно тий. За нэг жил ингээ болчлаа. Одоо яах вэ? Тий. Одоо би ингээ бүх юм ингээ сурчлаа. Одоо би цаашаа яах вэ гэл дандаа нэг тийм бодолтой нэг эргэлхийлээд нэг эргэлхийлэл яваад байдаг гэсэн та. Тэр одоо ингээ бодохоор бас нэг жоохон хөвгтөөс болохоор ингээ сониуч дандаа айгуу хөдлөхтөд энэ ингээд яад юм бол энэ ингээд яад юм бол гэл ингээ айгуу их явдаг гэсний маань одоо үр дүн гэх юм уу те ингээ ер нь айгуу их олон өөр ингээ зүйлүүд рүү орж ингэж ажиллаж үзсэн. Байгаад амжигсан нэгэ санагдтыг. Тэгэд олон ингээд газруудаа орж ажилласан нь хүмүүс ингээд сонсохоор нэг тийм туушгүй юм шигтэй ингээд нэг газар нэг жил ажилласан өөр газар руу орж ажиллаж үзлээ ингээд. Тэгээ одоо ингээд бодоод тах тэр нь маань ингээд ийм цэгүүд гэж байдаг бол тэр ингээд цэгүүд хоорондоо холбогдоод одоогийн байгаа стратеги гэдэг энэ одоо позишн дээр ирэхэд бол аюу тулсан юм шиг надад санагддаг. Яагаад гэвэл би одоо ингээд те software engineer гэжсэн надад хүмүүс сайн мэдгүй ч магадгүй би цаашаа software engineer-с цаашаа би ковид болоод тэгээд нөгөө бүгдээрээ халагдчихлаа юм л та тэгээд чинь тэгээд тухайн үед яг ковид үеэр ойролцоогоор нэг 14-15 мянган хүн халсан санагдаж чинь тэгээд тухайн үед би болж таарсан. За тэгээд нөгөө ажилгүй болсон хүн чи яах вэ? Өөр ажил хайж эхэлсэн тий. Тэнгуэл яг ковид үеэр бүх яг essential буюу одоо заавал ажиллах шаардлагатай team компаниуд байсан л да. Тэрний одоо telecommunication багтчихсан байдаг юм. Тэгээд одоо тэр Optus гэдэг компанид орж ажилласан байна. За telecommunication-д орж ажиллаад тэн дээр одоо юун дээр ажиллаж байсан бэ гэхээр тухайн үед нөгөө манай CEO эмэгтэй хүн болж таарад Optus-ийн CEO. Тэгээд бага бүрдүүлэхдээ ерөнхийдөө хөвчлэн гэдэг нэг юм эмэгтэй хүмүүсээр айгүйг бүрдүүлж эхэлчихсэн. За тэгээд тухайн үед нөгөө нэг одоо хэрэг таад мэдэх бол Telstra ерөнхийдөө ковидын үеийн хавцаа ч юм уу ер нь яг монопол яг ганц компани байсан. Яг тэгэхээр станцаа ерөөсөө хүнтэй ширэлт одоо ядгүй. Зөвхөн яг Telstra-гийн доор байдаг. Тэгээд тэр Telstra-гаас авсан станцэн дээр Optus, Vodafone тэгээд өөр юу байдаг жижиг газрууд ингээд тэр станцаар зөвхөн ингэж тавраар явдаг гэсэн. Тэгвэл манай CEO болохоор айгүй юм мэдтэй бас юм эмхтэйсэн л да. Optus ингээд дангаараа бид нэр өөрсдөө 5G тавар гаргана, 4G тавар гаргана гэдэг ингээд бүр яг ингээд шийдсэн эмхтэйсэн. Тэгээд ерөнхийдөө бага бүрдүүлж эхлээд бид нэр ерөнхийдөө Optus дангаараа өөрсдийнхөө тавруудыг ерөнхийдөө барьж эхэлнэ гэдэг. Тэрэн дээр би IT инженерээр орж үзсэн. За тэгээд IT инженерээр орж үзээд айгүй олон хүмүүстэй бас ингээл ажиллаад ингээл явж байгаа юм л да. Тэгээд харамсалтай нь яалтчгүй тэр IT инженер ажиллаад сонсогдоход яг ингээ айгүй гоё хэрнээтэй ингээ 5G 4G ингээ юмуд барьж ингээ гэж юм те. Яг ажлыг ингээ хийгээд үзэхлээр одоо нэг миний характер ч юм уу ингээ тохирохоор яг ажиллаж харгаа таарч чадаагүй. Яг тэгэхээр тухайд би нэг юу явах шаардлагатай болсон юм. Тест ингээ хийх шаардлагатай болоод бид нэг ингээ Optus-ийн хэсэг бүлэг одоо юм store-ууд дээр очиж ажиллах шаардлагатай болсон байхгүй. Тэгээ миний нөгөө нэг хариалагдсан store нь болохоор Double Bay гэдэг одоо Sydney хамгийн одоо тий үнэтэй area тий одоо хамгийн л нөгөө нэг successful явж байгаа тий амжилттай явж байгаа бүх бизнесмен гэдэг юм. Одоо нэг тийм солонгос болоод Gangnam юм да. Gangnam дүрэг юм да гэж. Double Bay, одоо Rose Bay, Diamond Bay гэдэг юм Bay area-нууд байдаг тийм ээ. Тэгээ би яг Double Bay гэдэг store дээр бол яг ингээд очиж ингээд ажиллаж үзэх тийм opportunity надад гарч ирж байгаа байхгүй. За тэгээ тэнцээ нөгөө нэг юм би ч нэг бас хамгийн бага junior engineer нь учраас ерөнхийдөө ингээд нэг юм ажиглаад манай senior-од юу гэж тэрийг ингээд ажиглаад ингээд байж байгаа ингээд тэгвэл надад айгүй уйтгартай санагдсан байхгүй юу. Тэгээ нэг юм яриалаа тэгээ ингээд тэр нь ингээд татгшаага ингээд орж өгөхгүй ингээд чихний хажаагаар өнгөрөөл. Тэгээ ингээд би ингээд тухайн үед ингээд бодож байсан. За ер нь нэг юм инженерийн ажил ингээд яг надаас яг миний nature тас яг амар тохирох бол яг юм бол биш юм шиг байна.
Тэгээд гэтээ бас л ингээл явж л байсан л да одоо чинь тэгээд нөгөө цалин юм уу нэг сайн болох хэрэгтэй бас ингээл хэрэгтэй учраас ингээл бас туршлагаа ингээл хөндлүүлнэ. Тэгээд бас нэг resume дээр CV дээр бас нэг бичгэнтэй олчихно гэж бодлоо те. Тэгээ явж исэн. Тэгээ явж байгаад ямар ч нэг прожекттэй нэг хариуцж ажилладаг болоод те ингээд нэг миний нэг юм хувийн өөрийн нэг юм скил байдаг нь юу вэ гэхээр одоо багасаа л нөгөө нэг юм олонний өмнө ингээл гараал дуу муу бүжиг хөтөлгөө ингээ хийц болохоор ерөнхийдөө ингээ олонний өмнө ингээд өөрийнхөө хийсэн юмыг ингээ тайлбарлаж байгаа юу агуу чадвартай байсан байгаа дах шиг байгаа. Тэнгуутлаа давхар нөгөө technical skillтэй байж таарад. Тэнгуул чи одоо техникийнхаа хүнтэй яриа техникэж ойлгочихно. Юуныхаа хүмүүстэй яриад stakeholder-тайгаа яриад stakeholder-таа ч ингээ ойлгоод ингээ юм техникл хүмүүсийн хийсэн юмыг би айгу айтайхан ингээ тайлбарлаад хэлж өгöd. Дунд нь юм гүүр олж ажиллаад байна. Тэнгуул тэрийг нь одоо манай менежментүүд ерөнхийдөө бол хараад нэг тийм project manager хөө маягаар ингээ тавьчихлаа юм л та. Тэгээд ерөнхийдөө ингээл хараад ажиглаад ингээл за би нэг юм жоохон менежмент талын бас юм авьяас бас байх шиг байна тий. Одоо ингээд ийм жоохон нас нь ингээд залууч гэсэндээ ингээд менежер ингээд тавиулаад байхаг бодвол ер нь нэг юм байгаа юм шиг байна гэл өөртөө бас ингээд нэг хөрхөн ихтгэл ингээд нүсэл явуулчлаа юм л та. Гэхдээ бас тий стил ингээд нэг өөр юм сурах хэрэгтэй юм шиг ингээд санагдаад одоо нэг юм технологийн одоо тэр салбарт нь бол нэг ойролцоогоор 2 жил ингээд яг бүтэн хөвшөөсөө шахуулаад ингээд ерөнхийдөө бол ажиллаж байгаа байхгүй. Тэгээ ингээд бодохоор бас л ингээд нэг дараагийнх нь юу гэл нэг юм бодол ингээд төрөл. За тэгээ байжсэн чинь айгуу сонирхолтой. Би өөр ингээд карьерийн хувьд шууд ингээд шифтинг хийсэн байхгүй дөрөв. Double Bay Store дээр байжсэн чинь Double Bay Store-ийн sales-ийг хариуцсан гэдэг нэг юм хятад залуу байсан. Тэр хятад залуу амар юм хятад юм strong хятад accentтэй, Chinese accentтэй тий. Тэгсэрнээсээ ингээл өдөрт нэг 3 хүн орж иж байгаа дээр гурууланд нь 30-40 ингээл iPhone зараал явуулаадсан. Тэгээ би энэ залуу яаж ингэж хүнд ингэж юм амар зараад байна гэл орж ирэл нэг айгүй хятад accent-ээр ингээл юм яриад ингээл тайлбарлал юм яриад тий. Тэгэл ингээл нэг харахаар тэр ирсэн хүн болгоно амар ингээл happy тий 30-40 ингээл iPhone танаас аваад ингээл 40-50 ингээл iPad-ууд ингээл гаргаацсахгүй. Тэгээ би ингээл энэ залуу яаж ингэж хүнд юм ингээд юм зараад байна гэж би бодоод нэг хүн л ингээл орж ирэл зөвхөн ингээд би SIM картаа солиулах гэсэн юм аа гэл орж иж байгаа хүн л 30-40 iPhone зараад гараа явуулсан. Би бүр ингээд гайхаад би бүр ингээд энэ хүн яаж ийм sales skill-тэй байгаад байна. Окей би яг энийг сурах хэрэгтэй юм гэдэг. Тэгж бодож байсан. Тэгээд яг technical skill сурцсан байсан. Гэхдээ нөгөө нэг ажиллаж байгаа хамт олон ерөнхийдөө нэг жоохон introvert тал руугаа тэгээ IT хүмүүс ч ерөнхийдөө нэг тийм байдаг шин. Тэгэл би нэг дагаал өөрөө бас нэг юм introvert болоод байгаа юм шиг санагцsaахгүй юу. Тэгээ миний нөгөө нэг юм өөрийн бас нэг юм өгөгдөл ингээд нэг жоохон харагтаад байгаа юм шиг санагдаад. За би энэ sales гэдэг энэ хүн яаж ингээд хүн юм зараад байна те. Нэг юм амар ингээд хараад одоо онцгой юм байхгүй нээсээ ингээд хүнд 30-40 iPhone-ыг ингээл зараад байна гэдэг чинь тэнд нэг юм байна гэж би их бодсон. Тэгээд би ингээд гуйж аваад за би чиний доор ажилд орчоо. Чи надад ингээд яаж хүнд яаж sales хийгээд байгаа ингээд надад заагаад өгч. Ингээл сонсохны л айгүй л юм өдөр тутмын л conversation явагдаад байгаа байхгүй тий. Өдөр чи ямар байсан бэ? Ингэсэн гэл ингээд иймэрхүү юмнууд байж байгаа л тэгэл 30-40 би бүрнийхээ за ерөөсөө энийг л сурах хэрэгтэй юм байна тий. Тийм бол ч одоо нөгөө инженерээс sales-ийн одоо тэр нөгөө career shifting гэдэг чи одоо санхүүгийн үед ч гэсэндээ айгүй доошлж байгаа байхгүй ерөнхийдөө бол акси надад үрсэн тэр нь ямар ч хамаагүй ингээд яг тэрийг ингээд сурмаар байсан яг тэр нэг sales skill-ийг би бүр яг авмаар байсан. Тэгэл ерөнхийдөө бол доор нь ингээд ажиллаж эхлээл 2 дахь миний шүүсээ хамгийн шахуулсан юм бол тэр одоо нэг юм comfort zone орсон байж тээ би дээ ингээд тэгэл нэг кодо бичээл ингээл нэг ингээд явж хат болчдөг юм дээр би одоо илүү хүнд ингээд сэтгэл төрүүлэх шаардлагатай тий илүү хүний ингээд ажил ингээд итгэлцлийг ингээд олох шаардлагатай нэг ийм позишн би ингээд ороод ирсэн тий за ялангуяа Double Bay Diamond Bay манай харилцагч нар бол айгүй чанга хүмүүс байдаг яадаг бүгдээрээ нөгөө өөрийнхөө бизнестэй тий ингээд ямар нэг ингээд бизнес ингээд аль хэзээ яриад нэг салбарт 30 жил ингээд ажиллаад хүн загнадаг бол ингээд загинчдаг болсон тийм ингээд хүнд ингээд орж ил за энэ чи чамд ингээд бараг 5 минут шахах байна тийм надад цаг баг байна юу ярих гэдэг юм ингээд тэгдэг. Тэгэл энэ 5 минутын хугацаанд ингээд хүнийг ингээд өөртөө ингээд татаал юм ингээд асуулын шийдэж өгөөд юм хүнд ингээд
зарн sales skill гэдэг ч юм бол бас айгүй чухал ур чадруудын нэг байт юм лээ. Тэгээд би бол тэр яг Optus гэдэг компанид бол яг business sales-ээр бол яг нэг жил бол яг шүүсээ үнэхээр шахалсан. Яг нэг KPI гэдэг юм таргет өгчдөг. Тэгээд тэрэндээ хүрэхгүй байгаа юм чинь би хүнд юм зарч чадахгүй байгаа юм чинь би. Тэгэл хүмүүс ингээл юм шаар хөтлөв. Яагаад би чадахгүй байгаа юм. Тэгэл ингээл аюул нэлээл юм юм гэдэг сурсан л та. Тэгээд ерөнхийдөө бол ажгүй тэнчнээс бас ингээд sales background-тай болсон юм шиг санагддаг. Тэгээд тэр дараа нь чадвараа бол ерөнхийдөө дараагийнхаа карьертаа ерөнхийдөө ашиглаад явсан гэх юм уу. Тэгэхээр яг тэр залуугийн одоо нөгөө чадварыг өөртөө сулгах гэдэг чинь ер нь одоо хүн чинь өнөө нийгэмд өрсөлдөхүйц ажилтан байхын тулд мэрэгжилтэн байхын тулд чаддаг юм мэдээж одоо зас залруулад одоо зөв газар нь байрлуулах хэрэгтэйгээс гадна чадахгүй талууд дээр бас ажиллах хэрэгтэй байгаа шүү дээ. Тэгээд яг тэр бол харагдаж байна. Тэгэхээр тэр залуугийн тэр нууц нь юу байсан бэ? Тэрийг өөртөө суулгахын тулд бас хэдий хэрэг хэмжээний хугацаа зарцуулсан байна. Тэнцээ зөндөө юм болсон. Би чинь ямар ч гэсэн гэтээ миний дан ганц биш заа яг монголчуудын нэг юм онцлог байгаа юм шиг надад санагддаг. Тэр нь юмыг айгүй хурдан сурдаг. Юунд айгүй хурдан нэг тасан цогцох чадвар айгүй сайтай бид нэр. Яагаад гэхээр бидний нөгөө одоо ингээ ажиллаад тахт ерөнхийдөө бол бидний одоо нүүдэл чинь тэр нэг юм DNA дотор байх шиг байгаа. Бид нэр өөрсдөө сая тэрийг өөрсдөө аягүй мэдэх хэвээр мэдээ тэрийг аягүй ашиглах хэвээр юм шиг надад санагддаг. Тэгээ нүүдэлчийн юм DNA-тэй тэгээд юмд тасан цогцох чадвар аягүй сайтай аягүй хурдан сурчдаг. Одоо ингээд Монгол охтуудаа ч юм уу Монгол залуучуудаа ингээд ажиллаад харах юм бол юмд аягүй хурдан тасан цогцоод аягүй хурдан юмнуудыг ингээд сурчдаг тийм хүмүүс аваад байдаг. Тэгэхээр миний болохоор яг 3 сар бол яг л уйлсан л да ялж яахгүй. Орж ирэл намайг загинчиж байгаа юм чи яах юм хүмүүс чирэл тэр нь таалагдахгүй энэ таалагдахгүй гэл энэ ч болохгүй тэр нь ч болохгүй гэл тэгэл энэ чинь 30-40 iPhone гэдэг ч юм одоо 30 мянган долларын дийл яриад шүү дээ. Тэгэл төгөлч чинь яг тэр 30-40 iPhone нөгөө өөртөө компанийнхаа ажилчдад ерөнхийдөө ингээл өгч бүгдэл юм байлаа л те. Тэгэл нөгөө юм одоо жишээлбэл нэг юм реалтер одоо юм юуны бизнестэй те үйл хөдлөлийн бизнестэй хүн байлаа гэж бодоход бүх нэг үйл хөдлөлийнхаа хүмүүс бүгдэнд нь iPad авч өгдөг ч юм уу те ингээд нэг тиймэрхүү ингээд нэг юм sales skill ингээд явагдал тийм ээ. Тэгэл чинь хүн бол анх орж ирэл би 30 iPhone авъя гэж орж ирэхгүй байхгүй. Тэгвэл ч одоо тэнд нэг юм миний сурсан know how юу вэ гэхээр хүний нөгөө needs буюу одоо хэрэгцээ байдлыг аягуулсан ойлгох тий аягуулсан ойлгох. Тэрийг яаж тэрийг олж авах вэ гэхээр тэр үнтэй нэг юм жижиг сажиг яриа small talk гэж яриад байгаа тийм ээ. Тэр small talk-ыг аягуулсан ярих шаардлагатай юм байна тий. Тинчээс одоо мэдээлэл цуглуулж аваад шүү дээ. За одоо би одоо ингэ нэг юм үйл хөдлөлийн бизнес эрхлэлтэй тий. Одоо би өглөөдөө ингээ гараа гүйдэг муудаг гэл нэг ингээл тий. Юм ярина тий. Тэгмэдлээ тэр одоо хэрэгцээн дээр нь тулгуурлаад би одоо tailored буюу тий одоо бүр яг өөртөө нэг зориулаад ийм солиушныг гаргаж өгсөй болж байгаа хэрэг. Яг зөндөл юм сурсан л тагт яг гол юм нь бол яг гол зүйл нь бол надад яг тэр санагдсан. Юмд ингээд хүнд ямарваа нэг одоо бизнес хийж байгаа бол тэр чинь чиний ямар нэг асуудлыг шийдэж өгч худалдаж аавна шүү дээ. Тэгэхээр одоо юу гэдэг чинь бэ? Одоо тэр хүн үйл хөдлөлийн бизнестэй хахад те нэрээ iPad-аас салах шаардлагатай юм байна гэдэг тэр нэг санааг суулгахын тулд ерөнхийдөө бол small talk-ууд хийх шаардлагатай болж байгаа байхгүй тий. Тэхийн тулд бас олон талын ингээ нэг жижиг сажиг мэдлэгтэй байх хэрэгтэй тий. Одоо миний нэг юм сониуж байгаа байдал ч юм бол бас тэрэн дээр давуу тал болж орж ирээд байгаа юм л та. Ярианы өмнө бас урдтал болгоод дурджсэн шиг дэлхийн монгол хүн гэдэг ойлголтод бас байна тий. Тэгэхээр дэлхийн хаач очсон бай яг монгол гэдгээ одоо тунхаглаад тодорхой амжилттай яваа хүмүүсийг бас хийлж байна уу да гэж би өөрийнхөө хувьд харж байгаа. Яг дэлхийн монгол хүн болж яваа хүний хувьд гэх юм уу те энжигийн хувьд харах өнцгөр нь монгол хүн удирдах албан тушаал хашаад за ялангуяа тэр доор ажиллаж байгаа хүмүүс нь өөр улсын хүмүүс байхад одоо яг ямар онцлог давуу тал ялгаа ач холбогдол байдгийг анзаарсан байна. За миний хувьд бол одоо нөгөө он цагийн дараалал явж байгаа тийм. За 3 удаа айгүй ингэж шүүсээс ахуулж ингэж нэлээд их юм сурах шаардлагатай, хөгжих шаардлагатай болсон одоо 3 карьерийн маань одоо рол байдаг тийм ээ. За эхний хоёрыг нь бол дурдсан, 3 дахь нь болохоор
За Uber гэх компани би буцаад Optus-аас гараад буцаад нэгдээчийг надаас санал тавьсан. Тэгээд тэнд нь орохдоо болохоор би safety дээр ажиллаж орсон. Аюулгүй байдал дээр юм тийм ээ. Тэр Uber гэдэг компанийн өдөрт ойролцоогоор 2-3 сая агаас Б рүү ингээд ерөнхийдөө агаас Б-гээс тэр өнгө зөндөө трипүүд явагдчихдаг тийм ээ. Тэгэн гутлаа тэнцээ айгүй олон асуудал их үүснэ л дээ. Хин Uber-ыг хэрэглэж байгааг хэрэг одоо машин барих боломжгүй дээ. Ихэнхдээ одоо согтууруулахындаа хэрэглэсэн ч юм уу те. Тиймэр хүмүүс ерөнхийдөө бол ингээд хэрэглэгч нь олж таарад байдаг. Тэнцэнээс холбоотой айгүй олон зөндөө асуудлууд бас ингээ үүсдэгтэй. Тэгээ тэрийг яг ингээд нөгөө датаныхын талаас нь судлаад цагдаа шүүхэнтэй ингээд хамтраад ажиллая нэг тийм нэлээ хариуцлагатай тий. Одоо миний гаргаж байгаа шийдвэр нь бол ихэнхдээ тэр Uber-ийн хэрэглэгчид буюу одоо жолооч нар за тэгээд нөгөө яг хэрэглэгчдэг консюмерүүд байгаа шүү дээ тийм ээ. Тэд нарыг одоо энэ платформыг хийж ашиглахгүй дээр ерөнхийдөө бол ингээд шийдвэр гаргадаг гэсэн. За тэр ролн дээр ингээд ажиллахад бол аюул олон ингээд нэг төрлийн хүмүүстэй ингээд өдрөө болгон би ингээд харьцах шаардлагатай тий. Заримдаа ч ингээд уцаар ярих шаардлагатай болно. За тэгэл ингэсэн тэгсэн ингээд энэ жоо мөрдлөгийн шин чанартай болохоор ингээд өдрөө болгон хүмүүстэй ярина тий. Ингээд тэр хүн бодлоо ярьж гин үнэ ярьж гин үү. Тэгэл чи олон улсын хүмүүс байгаа. За ялангуяа Uber-ийн одоо 75% ерөнхийдөө бол гадаад жолооч нар бүрдүүлдэг. Тэгэхээр 77 тэр хавцаа би тийг санаад байна. Тэгэхээр ерөнхийдөө бол өдөрт ойролцоогоор айгүй хэм гадаад хүмүүсүүдтэй ингээ ярилцдаг тийм ээ. За тэг манай багийн үед ч гэсэндээ ерөнхийдөө бол за Uber маань өөрөө нөгөө олон улсын компани учраас аль болох нөгөө ажил авч байгаа хүмүүс юм diverse буюу олон одоо backgroundтай одоо LGBTQ байж болж байна тийм ээ. Эрэгтэй эмэгтэй гэдэг ерөнхийдөө айгүй тийм тэгш байхыг хүчээдэг. Тэр ч утгаараа бол яг манай багийн дороод нэг ойролцоогоор 15 хүн сүүлд 14 хүн болчихсон. Яг тэр багийг ингээд ахлаад ажиллаж байхдаа бол айгүй олон чаленжуудтай ерөнхийдөө бол тулгарна л та. Гэтэ миний хувьд болохоор юу гэж харсан бэ гэхээр Монгол хүний яг нөгөө нэг онцлог нь би өмнө нь бас хэлсэн тийм ээ. Яг юмд дасан зогтох чадвар маш сайтай. Тийм ээ. Одоо ингэ хүмүүс их хвчлээ ингээл ярьдаг ч гэдэг янз бүрийн подкастн дээр ярихаар IQ буюу intelligence quotient гэж ярьж байгаа. Emotional intelligence гэж ярьж байгаа тийм. Одоо энэ хоёр бол айгу baseline байхгүй тийм. Одоо яг хүнд ингээд нэг ямар нэгэн ажилд орохын тулд ч юм уу ямар нэгэн бизнес ямар нэг юм авч явахад одоо нэлийн baseline байхгүй тийм IQ байж ах хэвээр. Тэгээд одоо хүний тархины урдлаараа гүнздэг тийм ээ. Problem solving юмрхүүд болдог. Emotional intelligence буюу тийм одоо хүн хичнээн ухаантай ч гэсэндээ одоо сэтгэлийн хат тийм байхгүй бол энэ хүн бас ингэж хашлах боломжгүй. Энэ хоёр бол одоо ингэ baseline тийм ээ. Энэс цаашаа бид нарт одоо менежментийн түвшин рүү дараагийнхаа түвшин рүү ороход юу шаардлагатай болж байна вэ гэхээр social intelligence гэдэг юм орж иж байгаа. SQ тийм ээ. Ингээ тархиныхаа дундлын хэсгээр ингэ сэтгэдэг. Тэрэнд ингээ юу орж иж гинэ вэ гэхээр хүнийг одоо at least одоо сонсож сурах тийм. Үний оронд өөрийгөө тавь шийдвэр гаргах юм тийм. Би одоо ингээл тэр safety-д ажиллаж байхад айгүй л олон шийдвэр гаргах шаардлагатай болно л доо. Тэгт чинь би одоо өөрөө иммигрант хийж тэр нөгөө нэг одоо Uber-т маань ингээд ажиллаж байгаа жолооч нар байгаа шүү дээ. Тэгтэл чинь тэр хүмүүс ч одоо full time ажилладаг айгүй олон жолооч нар байдаг байхгүй юу? Ерөөсөө яг л нөгөө нэг Uber-ээр мөнгө олдог, амьдралаа залгуулдаг тийм хүмүүс айгүй олон байдаг. Тэгэхээр болгон дээр би одоо тэр хүнийг одоо байндах буюу одоо тэр Uber-ыг дахиж ашиглах боломжгүй болоод одоо тэр хүнийг би нэг үс ажлаас нь халж ийн гэсэн үг шүү дээ тийм ээ. Тэгэхээр тийм шийдвэрийг гаргахын тулд бол хүн айгүй их ингээд олон талаас нэмийг харах шаардлагатай болдог юм байлаа. Тэгээ би энэ дээр юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр Монгол хүний хувьд бол ерөнхийдөө social intelligence буюу нөгөө adaptability IQ гэж нэлээд байгаа. Adaptability quotient дээр айгүй сайн хэдүүлээ ажиллаж чаддаг. Угаасаа тархины хойдлоороо айгүй сайн ажилладаг. Миний анзаарснаар бол тийм ээ. Тэгэхээр тэр нэг юм онцлогоо хэдүүлээ айгүй сайн гаргаад одоо сайхан бас нэг юм судалгаа хийсэн шүү дээ. Одоо олон улсын хүмүүсийг нөгөө IQ-ийн intelligence-ээр жагсаацсан. Тэгээ Монгол бол бас эхний 10-таа бас байж ах шиг байсан. Ямар ч гэсэн Австралийн хувьд бол Австралиас бол дээр илээ. Тэгэхээр бидний нөгөө нэг одоо энэ IQ, EQ, social intelligence, adaptability quotient гэдэг зүйлүүд бол айгүй өндөр байх чадвартай тийм улсын иргэд юм байна. Бид нар тэгээд DNA нугасаа байгаа гэж миний хувьд бол хардаг. Тэгээд гол анхаарах юм нь юу вэ гэхээр миний хувьд бол
нөгөө нэг өөр тийм тодорхойлолт тавьчихдаг штэ хүн. За би нэг ийм улсын нэг ийм хүндээ энд ирээд нэг иймэрхүү ажил хийндэ ч юм уу. Ерөөсөө нэг тийм хаалт ерөөсөө тавих ёсгүй юм шиг надад санагддаг. Айлхан л гартаа юу хөлтэй. Айлхан сэтгэд үүсдэг. Айлхан харин ч бид нэр IQ-гаар өндөр байна тийм ээ. Одоо EQ дээр яж ажиллах хэрэгтэй байна. За тэрийгээ давхад одоо энэ baseline-а давсан бол social intelligence гэж нэрлэдэг байгаа тийм ээ. Энэ зүйлүүд дээр одоо хүнтэй харилцаж ярилцаж сурах ч юм уу те шийдвэр гаргах ч юм уу те тэрэн дээр одоо айгу олон талаас нь яг нэг 6-гийн 5 байлаа гэж бодоход чи тэрийг 6 гэж хараад би 9 гэж харж байгаа бол би энэ хүн яагаад энийг 6 гэж хараад байна гэдгийг одоо тэр талд нь гараад харах юм чадвар гэдэг social intelligence гэж хэлээд байгаа юм байлээ л те одоо те тэр нэг юм багт орвол хэрхэн уусан цогцох байд юм хамилион шиг те биднэрт бол яг тийм чадвар угаасаа байгаа бид нар айгу мундаг хүмүүс тэглээгээд бас яг ингээд бие тахаад байгаа гэсэн үг биш шүү дээ тийм ээ. Яг өөрсдийнхөө одоо сурах ёстой, өнгөлөх ёстой юмнууд айвал айгуу сайн өнгөлөх ёстой. Өнгөлчихгүй л ерөнхийдөө бол бид нараасаа нэг юм хүнийхээ хувьд бол айгуу дажгүй хүмүүс юм шиг надад санагддаг. Герман хүмүүс одоо юмыг яас гэдэг ч юм уу, Япон хүмүүс ингээд юмаа яг цаг барьдаг ч юм уу те. Монгол хүн бол юмд тасан зохицох чадвартай те. Яг нүүдэлж ингээд учраас гэдэг ч юм уу. Ингээд нэг юм identity-га өөртөө аягуулсан бид нэр өөртөө олоод тэрийгээ давуу тал болгоод ингээд бас ажиллах боломж бас болцоо байгаад байгаа юм шиг надад ингээд санагдаад тий. Тэгэхээр ингээд өөртөө ингээд хаалт тахгүй нь байна тий. Яа тийм Монгол акценттай гал яах юм. Угаасаа л Монгол төрөөд өссөн юм чинь Монгол акценттай бол дэнжээсээ ичих ямар шалга байхгүй. Харин ч тэр чинь ингээд юм давуу тал одоо ондоош uniqueness болж өгч байгаа байхгүй юу. Яагаад гэвэл өдөр болгон л одоо хэрэг австрал хүмүүстэй ингээд ярих юм бол тий аккаунтингд ажилладаг Кейти, маркетингд ажилладаг одоо Zoe энэ хоорондоо ерөнхийдөө нэг адилхан. За нэг ингээд нэг австрали хүмүүсийн 2 3 категорид хуваачхад ерөнхийдөө бол бараг төхөндөө. Яагаад тэгэхээр эдгээр нэг миний анзаарч харснаар бол яг эдний ерөнхий боловсролын систем нь өөртөө юу гэдэг юм лээ. Ерөнхийдөө юм дундаж иргэд ингэж гаргах зорилттой тий. Бүгдээрээ л юм адилхан бүгдээрээ л юм байх хэрэгтэй тий. Тэгэл ерөнхийдөө ангилыг харуул хоорондоо нэг айгүй адилхан стилтэй ч юм уу тий. Ярьдаг юм нэг адилхан тий нэг нохотойгоо гэсэн викендэр ингэсэн викендэр хийдэг юм ч хүртэл адилхан тий. Тэгэхээр ингээ харахаар ер нь бол тэр хүмүүс ч нэг юм ондоо хүмүүстэй ингээ шин зүйлтэй бас ингээ юм ярилцаж үзэх бас хүсдэг тий. Тэрийгээ одоо бас давуу тал олгож ингээ өгөөч ч юм уу тий. Би бол ингээ ажил дээр амар их одоо Чингис хаан жоок мок ингээ юмнууд айгүй хийдэг байхгүй тий. Тэгэл би ч угаасаа Чингис хааны төстэй юм чи угаасаа I'm here to win гэлтэй. Тэгэл тиймэрхүү юмнуудаа ингээл юм хөрхөн давуу тал олгоод uniqueness болгоод ажиллах юм хэд бол боломжтой гэж хүний бодлоор хардаг. Тэгэж битээ нэг өөртөө нэг glass roof гэж ярьдаг шүү дээ. Ингээл за би ингээд чадахгүй дээ ч юм уу. Одоо юм австрал хүмүүс нь л ингэх ёстой даа гэдэг ч юм уу тиймэрхүү юм бол тавих ёсгүй юм шиг ингээд санагддаг. Ер нь тийм. Миний ч гэсэн бас яг энэ дээр ингээд бодож удаа зүйл байдаг л та. Тусдаа мундаг хүмүүс гэж байдаг гэж зарим хүмүүс ойлгоод байдаг. Гэхдээ ямар ч нэг тийм тодорхойлолт өгөл байгаа болохоос биш ямар нэгэн байдлаар яг энийг томьёолсон зүйл бол байхгүй шүү дээ тий. Хүн хийж байгаа зүйлийг хэн ч хийж чадна тий. Тэгэхээр ийм хязгааргүй одоо нэг ийм хүч чадал болоод ийм оюун санааны ийм боломж одоо ялангуяа бүр өнөөгийн нийгэмд те ийм байгаа учраас хүн өөрийгөө дайжлуулаад үнэхээр бол юу хийж юунд ч хүрэх боломж байна гэж харах хэрэгтэй гэж бас боддгийн. Тэгэхээр энэ ярилцлагаас бас маш олон хүмүүс NG-гээс одоо энэ зүйлийг сонсъё гэж хүсэж байгаа гэж би бодож байна. Юу гэхээр зарим хүмүүс шантраад карьераа сольдог, ажлаа сольдог, салбараа сольдог. Зарим хүмүүс стратегиэр стратегигээр те за ингийн өөрчлөе, болий, солий гэж явдаг. Гэхдээ одоо өөрийн чинь хувьд бол дандаа ингээд өсөлттэй карьерийг ингээд явж ийн мэдээж цаашаага хүн доошлие гэж бодохгүй те бас ингэж явна. Тэгэхээр өөрийгөө одоо дэлхий дээр анхудаа бид нар амьдарч байгаа учраас өөрийгөө хайж байгаа эрэлтээр гарсан байгаа залуустай хандаад бас юу гэж хэлэх вэ? Ялангуяа бас дөнгөж карьераа эхлүүлж байгаа шинэ үеийнхэнд ер нь энэ карьертай зөв зохистой төлөвлөж авч явах тал дээр чиний зөвлөгөө нохоо юу гэдэг бол? Минийх ч одоо айгу тийм сонирхолтой одоо жишээ байгаад байгаа хгүй дээ. Одоо ингээд хүмүүсийн ихэнх карьерийн
замналыг ингээ харуул те одоо ингээл entry level-ээс ахвал одоо accounting гэсэн бол тэгэл senior accounting болоод тэгэл head болоод ингээд дээшээгээ ингээд өсөлтөө ингээ явдаг. Тэр нь одоо ингээ гоё тууштай харагдчихаж магадгүй. Миний хувьд болохоор юу гэж хардаг вэ гэхээр хүн заавал ингээ дээшээгээ ингэж явах бас шаардлага байхгүй. Өргөшөөгөө бас явж болох байхгүй. Олон талын мэдлэгүүд ингээд цуглуулад тийм ээ. Одоо энэ олон талын мэдлэг цуглуулсан байгаа нь одоогийн миний стратегийн нэг юмыг ерөнхий байдлаар нь хардаг те. За техник хүмүүсийг тиймэрхүү юм хийгээд байна те. Тэрнтэй очиод надад ажиллаа яриад ярьчвал би мэдчихээн те. За маркетинг хүмүүсийг иймэрхүү яриад байна. Надад яриад ажиллаа яриад би мэдчихээн те. Гэх мэтлээ ингээд юм юмыг аюу олон ингээд талаас нь харах юм чадвар бас ингээд суучаад байгаа байхгүй. Тэгэхээр энэгээр би юу гэж хэлэх гээд байгаа вэ гэхээр одоо карьераа эхлэж байгаа хүмүүс байх юм бол ямар ч хэсэг эхлээд нэг газар үн цэн бүтээж сураасаа тий. Одоо ингээд нэг юм бисээ Монгол очиод дүүнэртэйгээс ярилцах боломж надад олцсон л доо. Тэгэхээр нэг сонсоод байхны нэг юм галс гэдэг болсон. Галс сургалтын зугаа мөнгө олоод галс эсвэл одоо тий нэг юм том хүн болчихъя гэл ингээд бодоод тах шүү. Үгүй яг энэ доо ингээд цаг хугацаа үнэхээр шаардлагатай байдаг. Тэр цаг хугацаанаа хүн өөрөөгөө ингээд олоод нэгээд ингээд явж идэг. Тэгээ миний одоо энэ одыг зөв эсхийг сайн мэдгүй гэхдээ миний хувьд бол яг ингээд нөгөө ажилтсан ноу хав байгаад байгаа учраас тий би яриад байгаа байхгүй. Гэхдээ яг зөв зөвлөмж юм уу гэхээр сайн мэдэхгүй байна. Гэхдээ ямар ч хэлсэн нэг газараа удаан ингээд бити байгаасаа гэж би боддог. Тий нэг юм сурсан бол окей дараагийнх нь сайжруулалт тий. Яа гэм би ингээд энэ чи техник хүн байж одгийн маркетинг болчихсон байж болох байхгүй юу? Би бас тий за технологийн хийгээд сурчлаа надад яг үнэхээр яг таалагдах юм уу гэвэл бас яг үгүй юм шиг байна гэл өөр юмнууд ингээд хийж үзэл. Тэгээ явж байгаа буцаад технологи дээр хийх ч бас үгүйсэхгүй шүү дээ. Тэгэхээр одоо нэгдүгээр тийм ээ үн цэн аягүй сайн бүтээж сурах юм байна. Тухайн компанид орж ирээд даалгасан ажлыг аягүй сайн хийх хэрэгтэй. Миний нэг одоо гэр бүлийн нэг юм хүмүүжил гэж нэг юм байдаг л та. Тэрний юу вэ гэхээр манай эмээ байнга хэлтэй. Манай ээж ч бас аягүй сайн хэлтэй. Эмээ чин сэтгэлээс аягүй сайн хийж дээ. Би одоо ингээл нэг юм юмны менежер болчих юм уу нэг надад тийм гол ерөөсөй байгаагүй. Надад яг өгсөн тэр нэг үүрэг даалгаврыг чин сэтгэлээсээ хийгээд дараа нь би нэг бодоход за надад нэг тийм боломж байсан да гэж бодох тийм харамсах юм байхгүйгээр яг 100% өөрөө юмаа хийсэн тохиолдолд бусад хүмүүс угаасаа ингээ хичээсээ чигээгүй ажиллаад хэлдэг. Юмны чин сэтгэлээсээ гэдэг хэрэг. Би одоо л хизээч ингээл менежер болын хүмүүс өдөртөд яваа маа гэсэн тийм амбиц бол надад яг үнэхээр бол яг байгаагүй. Яг надад ингээд өгсөн үүрэг даалгаврыг above and beyond гэж ярьдаг тийм ээ. Айгуу сайн гүйцэтгээд тэгэх нь одоо бол миний хувьд бол сэтгэлийн хувьд айгуу юм уюг байхгүй юу. Дараа нөгөө нэг ингээл нэг юм за надад нэг тийм боломж байсан чинь би тэрийг тэгээгүй дээ өөрийгөө ингээд шахаагүй дээ гэдэг тэр харамслаас илүү 13-4 цаг ингээд суух нь надад илүү. Тэгээд нөгөө нэг юм хүргэж байгаа юм ч юм уу. Өөрийнхөө ингээ хийсэн юмыг хараад бахархаад ингээд байх нь надад илүү таалагддаг. Тэгээд тийм учраас нөгөө нэг юм үн цэн бүтээхтэй юмаа чин сэтгэлээсээ юмаа хийж сурах юмаа ихлэ өгчөө тэгээд дараа нь авахаа ингээд бодох тийм ээ. Эхлээд юун төрөнд авах бодоод байхгүй тийм ээ. Тэгээд хоёрт нь болохоор ингээд юм comfort zone доо ерөөсөй байгаад байхгүйгээр өөр газрууд тэтгэрээ ингээд учрах болохгүй байгаа л тийм ээ. Нэг ингээд нэг сонгосон мэргэжил нэг юм нэг таалагдахгүй байгаа юм шиг ингээд санагдаад байвал өөр газар руу ингээд ороод ажиллаад үзье тий. Тэгэл за тэр өөр газар руу ороход бол бас яг нөгөө experience нь байхгүй гэж авахгүй жиж магадгүй. Австралид бол миний олж мэдсээр яг Монголд ажиллаж үзег болохоор сайн мэдэхгүй л байна л та. Австралид миний ингээд нөгөө карьераа ингээд солих бол гол төлхөр юмнууд нь юу юм бэ гэхээр networking аягүй сайн хийсэн болов уу гэж би боддог тий. Яг тэ өдөр нь ингээд ланч хийдээ сууж байгаа бол өөр департаментийн хүнтэй очиж юм яриад үзэлтэй тий. Чи ямар ажил хийдэг юм ийм ажил хийдэг гэлтэй. Өө тийм үү танад ийм орон тав байгаа бол би бас сонирхож шүү тий. Одоо нэг иймэрхүү юм бас би ингээд сураад явъя гэж бодож байгаа. Яг тэ нөгөө бизнес дотор болохоор Uber гэдэг компани нэг ойролцоогоор мэдчихээд байна тий. Тэгэхээр энэ тал дээр нь би ингэж бас ингэж ажиллаж өгч чадсан шүү гэдэг ч юм уу тий. Reference ингээд сайн авдаг ч юм уу. Ерөнхийдөө бол нэг юм networking талаар айгүй их ажиллах бас магадлал айгүй өндөртэй байдаг. Тэгэхээр нөгөө нэг миний дахиж хэлсэнчлэн social intelligence дээр бас хэдүүлээ гэсэн сайн ажиллах шаардлагатай тийм ээ. Networking сайн, хүн сайн сонсож сурах хэрэгтэй байх нь. Гэх мэтлээ ингээ үн цэн бүтээгээд comfort zone-то ингээ байхгүйгээр нэг бол дээшээ нэг бол өргөшөөгөө ингээ ямар нэгэн байдлаар хөлгөө гэсэн. Миний дандаа бодож явж ирсэн юм нь юу гэхээр 0 жил байснасаа л би
энэ жил сайжирсан байх болно тий. Юугаараач байсан хамаагүй. Одоо би хаа байд гэсэн жөө, эрүүл мэнд байд гэсэн жөө, одоо карьерийн хувьд байд гэсэн жөө тий. Ямар нэгэн байдлаар би сайжирчл байх юм бол тэгээ би сэтгэл ханамж өндөртэй. Тэгэж бодож байна. За тэгэхээр сүүлийн жилүүдэд бас нэг ингээд ойлголтууд байна. Боловсролыг ингээд хоош нь тавьдаг, боловсралгүй байсан ч гэсэн, сургууль сураагүй байсан ч гэсэн амьдарч болохоор байна гэсэн нийтлэг ойлголт залуучуудын дунд байна. Ялангуяа бас нэг ингээд ийм зарим том компаниудын CEO эдгээр те ингээд боловсролыг хайцсан ч гэдэг юм уу. Тэгэл сургууль сурсан одоо дипломо ашиглаагүй гэсэн одоо joke ярианууд ч гэсэн байдаг те. Гэхдээ яахаарахгүй миний бодлоор бол манай монголчууд бол тасралтгүй ингээд ийм дипломоогоос ихсүүлээл энд ингээд сураад идэг нь сурах явцдаа хүн өөрөө төлөвшөөд бас одоо нийгэм өөрөө ийм хүчтэй иргэдтэй ийм сэтгэл зүйн иргэдтэй дэснэрээ одоо манай монгол жишээлхэд яаж ийм сонгуулаар ингээд маш олноороо ингээд ийм хуйларших боломжтой байна те. Энэ болгоны ард ерөөсө боловсрал байгаа болоо гэж боддیں۔ Энэ дээр бол бас ингээд өөрийгөө хөгжүүлж байгаа хүний хувьд, залуу хүний хувьд ямар байр суурьтай байдаг вэ? Би болохоор яг одоо сүүлийн үед яг ингээд анзаараад хартай яг ийм диплом ч юм уу их сургуулийн боловсрал хэрэггүй гэд хүмүүс яриад яваад байгаа санагддаг л да. Тэгээ миний хувьд болохоор яах вэ? Үнэхээр тэр үнэхээр чадж байгаа бол тэ. Окей. Тэгээ үнэхээр opportunity нь гарч ирээ тэгээд ингэж байгаа бол тэ. Окей. Мас нь ингээд бодоод үзэхээр айгүй хэцүү байхгүй юу? Хүн болгон ингээд амжилттай яваал тэ. Хүн болгон ингээд боловсралгүй ингээд шууд ингээд цолоод гараад ирэх айгүй хэцүү байхгүй юу? Тэгээд чинь нөгөө нэг одоо 1% chance гэдэг шиг тийм юм байхгүй юу? Тэр миний бодлоор шүү дээ тэ. Яаж ч бодсон боловсралыг ингээд эрхэмлэх нь айгүй зөв юм шиг санагцсан. Миний хувьд болохоор манай гэр бүл болохоор айгүй боловсралыг бас айгүй их нөгөө эрхэмлдэг тийм гэр бүл байдаг. Манай аав ээж бол одоо миний боловсролын төлөө бол багаас бүх юм ингээд зохицуулсан тийм гэр бүл байдаг хгүй. За ялангуяа манай ээж бол өстой нэг жоохноос ахлаад өстой балет, модель, зодол, гитар юу байдаг ингээд бүх талаас нь айгүй их авч явдаг гэсэн тийм юмхтэйсэн. Тэг боловсрал гэдгийг хүмүүс одоо юу гэж хараад байгааг би одоо сайн мэдэхгүй байна. Миний бодлоор бол боловсрал гэдэг нь болохоор их сургуульд байгаа тэр нэг хэдэн он жилүүдэд хүн одоо хажуугаар нь цагийн ажил хийнэ үү, тэгээ тэнцэнээс юм сурж авч гэнэ үү. Тэгээ тэр нэг юм академик юмыг одоо critical thinking гэж нэрлэдэг байгаа тийм ээ. Юмд ингээ яг ингээд баригдахгүй ингээд outside of box боддог те. Тэр нэг юм одоо хоорондоо мэтгэлцдэг байна уу те. Профессортой мэтгэлцдэг байна уу те. Онлын үднээс юмыг ингээд сурчна гэдэг чинь бол хүний одоо тэр IQ энэ төр гэдэг юмд чинь айгүй их нөлөөлөл үзүүлэх байхгүй юу. Тэгэхээр яг хөө миний хувьд бол боловсролыг айгүй эрхэмлээсэй гэж болоо. За дан ялангуяа эмэгтэй хүмүүс айгүй эрхэмлээсэй гэж би боддог. Яагаад вэ гэхээр сайхан би нэг судалгаа уншижсэн. Одоо гэр бүл болоод хүн хүүхд төрөн шүү дээ. Бол хүүхд нөгөө ээжээсээ X хромосомыг их авдаг юм байна л да. X хромосом нь болохоор одоо нөгөө хүний intelligence буюу те одоо хэр ухаантай байх, амьдрах чадварын тэр ерөнхийдөө ээжээсээ хүн их авдаг юм байна. Боёо одоо эмэгтэй хүмүүс чи XX хромосомтой, эрэгтэй XY хромосомтой байдаг шүү дээ. Тэнгуул тэр X хромосомыг нь ерөнхийдөө хүн аваад ээжийн талаас одоо бодол сэтгэх тэр нэг юм чадвар авдаг гэж байгаа юм. Тэгэхээр нэг айл гэрээ бодсон ч гэсэн тэртээ эмэгтэй хүн өөрөө өөрийгөө бодсон ч гэсэндээ боловсралтай ах нь ерөнхийдөө бол их чухал. Тэгээд нэг юм боловсралтай юм юмыг нэг олон өнцөг талаас нь харж чаддаг. За тэгээд олон талын мэдлэгтэй хүмүүс надад их тийм гоё тийм тухтай их тийм гоё санагддаг л да надаа. Тэгээ тийм учраас ерөнхийдөө залуучуудыгаа яах вэ? Үнэхээр чадаад тий үнэхээр 1%-д нь ороод үнэхээр тэр юм болж чадж байгаа бол окей тий. Гэхдээ яг тэр үлдсэн 99% юм бол яг үнэхээр чадахгүй байх магадaltaй байхгүй тий. Тэр чинь нэлээд болж иж л одоо тийх байх гэж бол миний хувьд одоо байна. Тэгэхээр үлдсэн ингээд нэг уучраа олохгүй байгаа ч юм уу хүүхдүүд бол яаж ч чадсан тэр нэг энэ оюутан насны гоё мэдрэмжийг мэдрээсэй тий. Ядч л оюутан наснда найзлсан найзч юм хөрх найз нар байдаг шүү дээ. Бүгдээрээ нэг уучраа олоогүй тий. Амьдралынхаа учрыг олоогүй тэгээд нэг юм хөрх яг үнэнгээрээ байгаа тийм найзууд байгаа юм шиг надад санагддаг. Тэгээд тийм учраас ядч тийм юм бас ингээд мэдрээсэй тий. Хоёрт нөгөө нэг одоо
судалгаа, шинжилгээ уншиж өөрийнхөө зүгээс юмыг дүгнж ингэж харах тийм ээ. Тэр чинь одоо цаашлал нөгөө нэг адаглал нөгөө сонгуульд саналаа өгөх мөх гэдэг юмыг чи одоо ингэ бид нэр өөрсдөө аягүй сайн харах тийм юу болоод байгаа байхгүй. За тэгээ гуравт нь бол аль болох бас энэ одоо сайн зүйл юм уу муу зүйл юм уу сайн мэдэхгүй. Гэхдээ миний харж байгаагаар бол аль болох гадагшаа явж сураасаа гэж боддог хүмүүстэй тий. Гадагшаа ягаад явж сурах хэрэгтэй вэ гэхээр нөгөө нэг юм олон улсын үндэстнүүдийн дунд ороод ирэхээр хүн нөгөө нэг юм өөрийгөө ухааж эхэлдэг юм байл л дээ. Ондоочлоо хайж эхэлдэг тий. Би чи Монгол хүн юм чинь нэрээ юу ч юу лээ тий. Хүмүүс ингээл ихвчлээ ингээл би Монгол хүнтэй анхудаа уулзч ингээл өнгөл тэгэл би одоо хүүхэд ярих шаардлагатай ч юм уу тий. Тэг тэрийг мэдхгүй байл айгу одоо тийм төвхтэй нөхцөлөд үүсэж байгаа байхгүй тий. Тэгэхээр тийм учраас гадагшаа айгу их явж сураасаа тий. Тэг юм дотроо ингээл харьцагтай байгаад тахгүйгээр гадагшаа явж юмаа тэлээд харин дараа нь тэрнийг сурсан юмнуудаа бас Монгол руугаа буцаагаад аваад яваасаа гэж бол миний хувьд бол бодоод байдаг. Тэгэхээр бүгдийг нь гадагшаа яв гэж байгаа юм биш шүү. Тэгээ гадагшаа явж хоёрнууд бас л одоо хүний амьдралын бас л сонирхолтой одоо нэг юм үйлзэн шүү дээ тий байх орон зай. Хорвоо удам чи ямар том блэ тий. Өнөөдөр л ихэд би өглөө нэг армен залуутай ярилцсан. Тэгэл шал өөр ингээл юм experience ингээл болж байгаа хгүй тий. Тэгэл би ингээл тэгэл юм жоохон даймаа ингээ имэрхэмнүүд болсон ингээл нэг тиймэрхэмнүүд яриа л да эмгтээчүүд машин жишин байж болдгоо гэл тэрийг би ингээ соосон готл чинь Монгол улс чинь бас айтайхан орн юм биш тий. Бид нар чинь бас нэг овоо гайгүй ингээд нэг юм орон тос ингээд байгаа юм байна ч юм уу тий. Ингээд нэг юм өөрийгөө ухдаг нэг тийм үе ингээд яг таардаг л да. Тэгэхээр тийм учраас бас гадагшаас одоо 2-3 жил ингээд нөгөө өстө галуу шууны махцах хэдэн мэдэн гэдэг шиг тэгэж бас явж сураасаа гэж айгүй боддог. Тэгээд тийм нэг тийм л андаа тий. Энэ жи одоо ингээд Монголд байгаа гэх юм уу? За ер нь заавал Монгол гэхгүй бол тий. Монголчууд маань бас их мундаг штэ. Мундаг хүмүүс зөндөө байна. Одоо чадвартай, мэдлэгтэй, боловсралтай. Тэгснэ тэр хийж байгаа ажилтаа ч гэсэн одоо гаргууд тий. Гэхдээ дэлхийд дөрвөн боломж байна гэдэгтээ тэр боломж руу гарахгүйр нь бас хэл байгаа гэдэг тий. Тэгэхээр бас зарим үзэгчид маань сонирхож магадгүй хэл сурсан одоо өөрийнхөө арга барилаас товчхон хуваалцвал энэ ингээл эргээл миний нөгөө сониуч байдалтай эргээл холбогдно л тоо. Жоон багт чи нөгөө нэг 10 жилтэй хахта нөгөө Pussycat Dolls мос гээл те. Тэгээ нөгөө гой гой ах ихтэй ингээд сонсох амар туртай. Тэгээ нөгөө гой гой ах ихтэйрүүд юу яриад байгаа юм болоо те ингээл нэг юм телевизээр MTV дээр ярьслах хөр тэрийг би ингээд ойлгохгүй байгаа шүү дээ. Тэгмүүд л ингээл тэрийг ингээл ойлгомоор ингээл санагдаал те. Кафе дээр орж ингээл сураа судлаад тийм би өөр нь 23-ыг төгссөн манай хэлний гүнзгийрээс анги болохоор англи хэлний ангиус учраас бас ингээд бейстэй тийм ээ. Тэрэн дээр нэмэх нь одоо ингээд илүү сайжруулсан одоо дуудлага модлох ч юм уу сонсголоо сайжруулсан гол юм нь болохоор одоо юм урлаг уран сайхнаар дамжуулсан болов. Би ч өөрөө нөгөө урлаг уран сайханд аягүй дуртай хүн. Тэгээд тэр одоо сониуч зам маань урлаг уран сайхантай холбогдсноор ерөнхийдөө бол ингээд англи хэл надад сурахад илүү төхөн болсон болов гэж бодсон. Тэгэхээр ингээд бүр ингэж махалж бол сураагүй яг ингээд цэвэр сонирхлоороо ерөнхийдөө бол сурсан гэхэд хэлж олно. Тэгээд ер нь бол англи хэлийг сурахад бол одоо их чухал л да. Яг гэхээр одоо энэ хорвоо ертөнцийг ингээд дүүрэн одоо юм мэдлэгийн өрөө байлаа гэж бодоход тэрний хаалганы гол түлхүүр нь англи хэл болчиход байгаа байхгүй. Одоо ялчих байхгүй тий. Одоо яг тэгэл нөгөө ChatGPT-ийг хөгжүүл яг юм ингээд болчоо лайн л да тий орчуулаад. Тэгтээ чи одоо base хэлнтэй одоо ингээд бүх хийгдэж байгаа газрууд бүгд одоо Silicon Valley ингээд юм газрууд байгаа учраас ерөнхийдөө бол нэг англи хэлийг бол бас сайн зөвшөөрөх юм шиг надад санагдаад байгаа тий. Англи хэлтэй ингээд ухраас надад бас айгүй олон боломжуудс нэгдсэн юм шиг надад санагддаг. Тэгээ тийм болохоор ерөнхийдөө бол англи хэлийг бол тэгж сурсан. За тэгээ дээрэс нь мэдээж одоо corporate орчинд ороод тий нэг мэргэжлийн хэллэгүүдийг бас аюул сайн сурах шаардлагатай байна. Тэгэхээр тэрийг одоо юу гэдэг чинь тийм мэргэжлийн хэл ярианы бичлэгнүүд аюул сайн үздэг ч юм уу тий. Хүмүүс юунд гараад нэг хийсэн юм айтайхан зөв логик дараалалтай зөв үгнүүдийг ашиглаад ингээд тайлбарлах нь бол бас ингээд цаашдынхаа карьерт бас хэрэгтэй байдаг ч юм уу тий. Тэгэхээр ерөнхийдөө бол англи хэл одоогийн байдлаар л аягүй их чухал нөлөө үзүүлсэн байна миний карьерийн хувьд. Бусад хүмүүс ч гэсэн одоо Австралид байгаа хүмүүс ч гэсэн
бусад газрууд ч гэсэн ерөнхийдөө тийм байх ах гэж бодож байна. Тэгээ одоогийн байдлаараа. Гэхдээ ирээдүйд яаж технологи хөгжөөд яаж бид нар яах юм сайн мэдэхгүй л байна л да. Тэгээ одоогийн байдлаараа бол яг англи хэл хөрөл болчиход. Тэглүү хов хэдийгээр одоо химэл оюун хаан те AI одоо ChatGPT ингээд хэдийгээр байгаа ч гэсэн интернет байхгүй үед бид нар яг ингээд яг л face to face тэгээд харьцах бол яг л бидний одоо үнэн мөн чанар гэдэг шиг те яг толгойд юу байгаа вэ? Яг юу сурсан бэ гэдгээрээ л бид нар бол ингээд хүн гэдгээр байгаа штэ ер нь те интернет за тог цахилгаан байхгүй үед яах юм тийм үстэй тэр олон энэ одоо технологиор суурилсан одоо чадварууд ч гэдэг юм уу эсвэл тэр болгоныгоо харуулъя гэж бас л хэцүү шүү дээ. Тэгээ хамгийн эцсийн одоо нөгөө заал нөгөө хоёлангийнх нь сэдв боловсролуугаа эргэл очих байгаа л да тий. Хэр боловсрсан хүн байна вэ гэдэг чинь тэгээ хүн хүнтэйгээ харьцахдаа бас тодорхой хэмжээнд ойлгогдно. Тэгээд давхар бас хүнд өөрийгөө танилцуулж нээж за чиний ярьсан шиг дараа дараагийн боломжуудыг ингээд бий болгоход тус тийм болох юм болов гэж л бодож байна. Тий. Яг тэрнтэй саналыг. За тэгэхээр урилга хүлээн авч ярилцсанд маш их баярлалаа Энжи. Тэгэхээр дэлхийн Монгол залуу болж те залуусын төлөөлөл болж Австрали улсын Сидней хотод энэ одоо маш том компанид нь стратегийн зөвлөх хийж байгаа энэ гайхалтай өдсөглөнтэй охинтой ярилцахад маш их таатай байлаа. За тэгээд бол миний хувьд бас нэр хүндийн хэрэг байлаа. Ингээд гоё ярилцсан чинь маш гоё харах өнцгүүдийн одоо нээж илүү цаг хугацаа байдаг бол бүр илүү ихээр нээхэр тийм сайхан гой зүйлсүүдийг ярилцаж манай үзэгчтэй хуваалцсанд маш их баярлалаа. За ингээд бас подкастнда урьж авчирсанд маш их баярлалаа. Тэгээд миний хувьд болохоор өмнө нь жоохон өөрийгөө голоолаад байсан л да. Би одоо нэг подкастнда орж ингээд лагийн ярих арай болов гэж боддог байсан. Тэгээд сүүлийн үед ер нь ингээд бодоод тахад нөө хүний 6 хэрэгцээ гэж ингэ байдаг тийм ээ. Яг Масловын онфол гэх нэг юм пирамид дээр байдаг л да. Тэрнээс тусдаагаад нэг юм 6 нийт дээр болохоор хэрэгцээн дээр болохоор тийм ээ. Хамгийн яг 6 дахь нь болохоор эргүүлээд нийгэмдээ хувь нэмэр оруулах. Тэгээ заасан тэгжээч хүн яг ингээд хүн гэдэг тэр зүйлээ мэдэрт юм л амьд байгаагаа мэдэрдэг. Тэгээ миний хувьд бол одоо ерөнхийдөө ингээл өөрийгөө болгоол ингээд явахаасаа гадна юу мэдэж сурсан байна тэрийгээ бас эргүүлээд хуваалцч байсан зүгээр юм болоо гэж бодоод бас ингээд подкастт оролцоо. Тэгээд өнөөдөр сонсож байгаа хүмүүс маань бас авах гэхийн ухаанаар ингээд хандаад тэгээд өөртөө наахын наагаад салахын салгаад critical thinking-ээр бодоод үзээсэй гэж хүсэж байна. Тэгээд ингээд дахиад баярлалаа. Тэгээд дандаа юм гоё тууштай байгаарай. Дандаа юм сэтгэлээсээ байгаарай гэж хүсэж байна. Баярлалаа. За бидэнтэй хамтаасан нийт үзэгчдтэй баярлалаа. Real podcast-ийн шинэ дугаарт маань Австрали улсын Сидней хотод ажиллаж амьдардаг. За Woolworths Group-ийн стратегийн зөвлөх Анужин Энжи маань оролцсон. Дараагийн дугаар хүртэл баярлалаа. Баяртай. Завгүй өдөр хоногуд үргэлжилж өнөөдрийн ажил маргаашийн төлөвлөгөө гэсээр цаг хугацаа харавсан сум шиг өнгөрсөөр нийгмийн нүргэн тасралтгүй мэдээллийн урсгалууд таны сонорт чухал сэдвүүдийн талаар жинхэнэ дуу хоолой хүргэх бодит подкастыг хүргэж байна. Би сэтгүүлч Мөнх Уянга олон таалт үзэл бодлууд гүн үзгий утга сэдвүүдийн талаар ярилцъя. Чөлөөт яриа бодит нөлөө Real podcast.